За Шинэ Зеланд улс байгалийн үзэсгэлэнт байдлаараа олон сая жуулчдыг өөртөө татдаг ийм улс байгаа. Энэ улсад майхантай аялал, явган аялал, адал явдалтай аялал, гүний шумбалтай аялал гээд маш олон төрлийн аяллыг хийж болно. За ер нь газар нутгийнхаа бараг 20%-ийг тусгай хамгаалтанд авсан ийм улс. За энэ үзэсгэлэнт байгалаараа бол нэлээд гайхагддаг. За та бүхэн бөөгчний эзэн киног сайн мэднэ. Бөөгчний эзэн киноны зураг авалт бол Шинэ Зеландад хийгдсэн байна. За өнөөдөр бид нар Шинэ Зеландад болсон нэгэн сонирхолтой эргийг инхүү ярина. Фрим подкастын ээлж дугаар эхэлж байна. Тавтаа морилно. Сайн бацхан уу Air Hub сургалтын төвийн 2025 оны бүхий анхаа шатны сургалтын бүртгэл эхэлсэн байна. Тоо сургалтанд 20-30 насны охид залуус бүртгүүлэх боломжтой. Манай сургалтын төвийн гэрчлэгээ албан ёсных бөгөөд Хятадын Skywings Aviation Training Center-т хамт ажилладаг байна. Тус сургалтууд хамрагснаар тухайн төгсөгч маань Монголын болон гадны авиа компаниудад хүлээн зөвшөөрөгдвөл мэргэжлийн боловсруулагч болно. Сөрөг тооны сурвалжлагч бүртгэх тул та бүхэн амжилт хүртгүүлээрэй. Бэлэнгүй мэдээллийг доох дугаараас аваарай. За өнөөдөр бид нэр Шинэ Зеландад байх. За Шинэ Зеланд чинь нэг хоёр аралтай шүү дээ, тий. Хойдлынхаа арлынх нь нэг хойг болох Короман хойг дээр ерөнхийдөө үйл явдал өрнөн. За энэ хойг бол ер нь бол нэг хамгийн ойрхон орших хот нь бол Auckland хот, Шинэ Зеландын хамгийн том хот. Нэг 42 км орчим зайтай. За бас Waikato гэдэг нэртэй ийм бүс нутаг тэнд байдаг. За тэр Туаранга гэдэг хот бас их ойрхон оршит юм байна. За ер нь бол яг энэ хотуудыг ингээ ярихаар хүн ам ихтэй. Ийм хотууд гэхдээ яг тэр Короманы хойг гэдэг газар бол хүн бол нэг амьдардаггүй. Жинхэнэ тийм онгон зэрэглэгээр байгаа газар. Ер нь тропикийн ойтой. Тэгээ яг энд 1989 онд аялж явсан Шведийн хос. За эмэгтэйг нь бол Паконен гэдэг, Хайди Паконен гэдэг. За эрэгтэй нь бол Урбан гэдэг залуу. За энэ хоёр одоо залуухан хос энд аялж явж байгаад маш учир битүүлэг байдлаар алга болсон. За энэ одоо хэргийн тухай ярина. 1989 он. За яг алга болсон нь 1989 он. За 1988 онд бол энэ хоёр хүний аялал хийсэн байна. За энэ хоёрын хүний тухай ярихад бол ийм байгаа юм л да. Хэн бол Хайди Паконен буюу эмэгтэй нь 176 орчим сантиметр өндөртэй. За хүмүүсийн дүрсэлж ярьж байгаагаар бол нэг тийм яг загвар өмсгч эмэгтэй гэж. Ер нь ингээд хүний анхаарал татахаар ийм үзэсгэлэнтэй эмэгтэй. За тэгээ цэнхэр нүдтэй, шар үстэй, яг л одоо кино шиг ийм сэтгэл татам ийм эмэгтэй байсан гэж. За тухайн үед алга болохдоо Хайди бол 21 настай эмэгтэй байсан. За 1967 оны 10 дугаар сарын 14-нд Шведийн тэр тосгонд за 5 хүүхэдтэй айлын баг нь буюу цорын ганц охин нь болж төрсөн гэсэн. Дээрээ 4 ахтай. За тэгээд 7 настайдаа сургуульд орсон, 19 настайдаа бол ахлах ингээ төгссөн. За тэгээд өөрийнх нь зорилго бол мэдээж цэцэрлэгийн багш болох ийм зорилготой байсан. За тэгээд мэдээж яг л тэр үеийн залуучуудын жишгээр бол одоо орон нутгийнхаа дэлгүүрт одоо сургалтын төлбөрийг олохын тулд дэлгүүрт одоо худалдагчаар, кастчнаар ажилладаг байсан баг. За яг энэ үед бол өөрийнхөө одоо ирээдүйн найз залуу, сүд залуу за Урбантай танилцсан баг. За Урбаны хувьд бол 2 насаарах 23 настай залуу. Тэр Шведийн Star Force гэдэг одоо Стокгольмоос баруун тишээ 250 орчим км зайтай 225 км орчим зайтай байдаг тэр тосгонд төрсөн. За Хайди энэ хоёр бол яг нэг тосгоны нэг сургуулийн залуучууд ерөнхийдөө биеийг мэддэг байжгаад за тэгээд яг одоо энэ хоёулаа энэ дэлгүүрт ажилладаг босноос хойш танилцсан байна. За Урбаны хувьд бол их сонирхолтой юм намтартай залуу л да. 183 см өндөртэй 75 кг хэмжээтэй нэг юм буржгар юм төвстэй бие бэлдэр нэлээд сайтай юм спортлог залуу байсан байна. За Урбаны хувьд бол Жони гэдэг ахтай. За аавтайгаа их дотно. Ахтайгаа ер нь загасны аялал, загасчлах, анд явах, майхантай аялал хийх, дугуйтай аялал хийх гих мэтлэнгээр бол цагийг их өнгөрүүлдэг. Ерөнхийдөө бол аялал бол энэ хүний амьдралын бүр айгүй чухал нэг юм хэсэг нь болсон байгаа юм л да. Тэр ах нь болохоор тэр Жони гэдэг өөрөөс нэг олон насаар ах л та. Тэр ах нь болохоор 1968 оны өвлийн олимпиад бас оролцож медаль авч ирсэн ийм хүн байгаа. За Урбан болон Хайди хоёр бол яг нэг дэлгүүрт ажиллаж байхдаа танилцаад дотносоод ингээд 1986 оны 9 сард хамтдаа Майорка арал руу аялсан байна. Испани Майорка арал гэж одоо маш үзэсгэлэнтэй юм арал байдаг. Бид нар бас шумбагчдын дугаар дээр бид нар Майорка арал дээр болсон хэрэг гэдээ ярьж ирсэн. За энэ хоёр хүн тийш аялаад за тэгээд яг тэр аяллахаа сүү тавьсан байна. Сүү тавихтаа бие биендээ бөгжөө солилцсон. Тэгээд бөгжөө солилцохдоо эмэгтэйгийнхэн бөгжин дээр Урбаны нэр байдаг. Эрэгтэйгийнхэн бөгжин дээр Хайдиг нэр байдаг гэсэн байна. За ингээд бөгжөө ингээд солилцоод ингээд
гэр бүл болохоор шийдсэн. За ингээд ямар ч байсан энэс өмнө бол энэ хоёр ямар аял төлөвлөж исэн гэхээр Урбан болохоор ингээд нөгөө аяллаа сэтгүүл их үздэг хүн байж л та. Одоо угаасаа өөр аяллаа юм хүн юм чаа. Тэгээ үздэг байж байгаа. За ер нь юу яа? Аялын. За тэгээ энэ хоёрын сэтгэлийг юу татсан гэхээр Шинэ Зеланд татсан. Шинэ Зеланд бол дэлхийн ингээд нэг юм одоо мухарт байдаг гэж ярих юм уу да тийм. Мухарт байдаг юм үзэсгэлэнтэй газар. Тэр болгон хүн ингээд бас учиргүй сонирхоод байдаг ба. Гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй юм газар байсан учраас энд хоёулаа өөрөвчтэй аялал хийя гэдэг ингээд найз бүсгүйгээ аваад Шинэ Зеланд руу аялахаар болсон. За тэр хоёрын аяллаа төлөвлөгөө ийм байна. Окленд хот биш үү? Одоо Шинэ Зеландын хамгийн том хот. Окленд хотод 5-6 хоноод за тэр нутгаараа явган аялал, майхантай аялал дээр хийгээд за тэгээд тэндээсээ Шинэ Зеландын өмнөд арал руу яваад за тэгээд тэр Окленд бас энэ хоёр чинь аквариум үзнэ гэж хэлсэн, амтны үрэлэн үзнэ гэдэг ингээд зөндөө төлөвлөгөөнүүд гаргацсан байна. За тэгээд энэ талаар бол яг яаж мэдсэн бэ гэхээр ээжтэй хайди захиа бичсэн байт юм аа. Шинэ Зеландд очичоод тэр чинь 88 оны 12 сарын 7-нд захиа бичсэн байдаг. Тэр захианаас нь сүүлд нь мэдсэн л дээ ямар төлөвлөгөөтэй байсныг. За ер нь юу энэ хоёрын төлөвлөгөө бол Шинэ Зеландд хийсэг аялаад тэгээд улмаар бол Австралид очиод Австралидаа машин түрээслээд тэгээд Австралийн эрэг дагуу ингэж аялж байгаад аялал нь бол Брисбен хотод дуусгаар ийм аялал төлөвлөсөн байсан. За яагаад Австрали Шинэ Зеландыг сонгох болсон гэд бас нэг шалтгаан нь болохоор нөө бид нар мэдэн шүү дээ нэг Крокодил Данди гэдэг тийм моторочтой Данди гэдэг кино гараад тухайн үед бол Австрали кино шүү дээ. Үнэхээр божигнуулж ирсэн. За энэ кино бол бас одоо хүмүүсийг Австралийг сонирхох тэр сонирхлыг нь бол бий болгосон байдаг. За аялал бол эхэндээ бол том боломжтой явж исэн. За ингээд хамгийн сүүлд энэ Шведээс ирсэн осыг аялж байгааг одоо харсан үнэ гэхээр 1989 оны 4-р сарын 7-нд Темз хотод харсан байдаг. Тэгээд түрээсэлжсэн машин нь болохоор 1976 онд үйлдвэрлэгдсэн Subaru Universal гэдэг машин байна. За тэр машиныг тэр хоёр түрээссэн байна. Тэр түрээссэн машин нь болохоор 4-р сарын 14-нд одоо Оклендын нэг гудамжинд байхыг бас хүмүүс олсон байна. За ингээд угаасаа алга болцсон, ар гэртэйгээ холбоо байхгүй, чимээгүй болцсон, өчнөө оног болцсон юм учраас цагдаа дуудаад ингээд иргэлийн баг бол энэ дээр гараад ажилласан. За сураг нь гараад идэг, машин энэ тэнд олдоод идэг, энэ тэнд явж таарад идэг. Ингээд 1989 оны 5-р сарын 26-нд за энэ хэрэг иймэрхүү хэрэг дээр нэлээд ажиллаж исэн, нэлээд туршлагатай мөрдөгч гэдэг Джон Хьюз гэмэх ахлах тэслэгчээр толгойлуулсан баг энэ хэрэг дээр ажилласан байд. Хамгийн түрүүнд 30 хүнтэй баг байгуулагдаад за энэ хэрэг дээр ингээд ажиллаад энэ хэргийг бол Стокгольмын ажиллагаа гэж албан ёсоор нэрлээд ингээд Хьюз ажилдаа орсон. За ингээд удалгүй эхнээс ижүүр гарч ирсэн. За тэнд үйдэг одоо яг тэр бүс нутаг тэр Коромоны хойг дээр үйдэг тэр Эдвард Калдера гэдэг хүн бол тэнд нэг тийм эдлэн газартай байсан байна. Тэгээд тэр эдлэн газартаараа 4 сарын дундуур тэр өөрийн эдлэн хашаа машаага эргээд ингээд явж байхдаа нэг тийм бирк болсон байна. Цүнхний одоо юм таг гэж ярьдаг штэ. Одоо миний зөвхөн дээр ч гэсэн байдаг л да айлын зөвхөн дээр ингээд нэрээ бичээд хаяг утас муц бүх юм бичсэн те. Тэр хаяг олцоод тэг гайхсан баг. Энэ одоо юу яач вэ гэдэг ингээд тэг хайж хайди гэдэг нэрийг тогтоосон баг. Ямар өрмөц нэр вэ гэдэг. Тэгчээд нэг тоогоогүй тэг хайцсан баг. Одоо улмаар 5 сарын 26-нд нөгөө зар яваад нөгөө эрен сурвалжлах ажиллагаа телевизээр гараад ирэнгуут нь нэрээ хайди гэдэг чинь биний харсан юу бэ штэ биркийг мөн бэргээд очиход бол бирк нь байсан баг. Тэр хайсан газар нь бирк нь байж таарад өөр тэн дээр юу хийсэн гэхээр эрэгтэй болон эмэгтэй хүний хувцас бас тэр аваас нь олцсон баг. За ингээд энийг олж мэдсэн Эдвард бол 5 дугаар сарын 28-нд бол Темзагийн цагдаагийн газар очиж мэдгдсэн баг. За ингээд удалгүй хүйс тэргүүтэй цагдаа нар бол тэр газар очиод үрслэг шалгалт хийгээд тэгээ нэг зүйл тодорхой болсон баг л да. Яг тэр аваас нэг 7 км алхаад нэг юм зам байгаа. Одоо аялын зам тэр Кробрик гэдэг нэртэй. Тэр нэг 18 орчим километр алхдаг. Тэгээ тэнд бол ингээ майхантай хонголж болдог тропик байд алхдаг юм жим газар байгаа байхгүй. Тийм газар бол очисон байгаа. За тэгтээ тэр газар руу алхахын тулд намагтай хэсгээр нилээ явна. Нарийнхан хавцалтай бас тэг нилээ шигүү ойтой ийм ой дундуур бол нилээ алхана. За тэгээд бороо орох юм бол энэ газар бол нэлээд аюултай, альтргаатай тийм болдог гэсэн байна. За тэгээ тэр авиг бол нэгнгүү нэгдсэн, айл болгоны хаалгыг нүдэж үдсэн. Тэнд одоо майхан түрээсдэг. Тэр чинь нэг манайхан шиг дуртай газар очиод майхангаа бариад томчдог юм ба шүү дээ. Одоо шинэ тэр газар нэг хүний эдлэн газар ч юм нэг хүний эзэмшил байж таардаг. Тэр хүнээс нь зөвшөөрөл авч одоо тэндээ майхандаа хондогч гэдэг юм те. За тийм байсан учраас тэр авийн газруудыг нэлээд саманж үтсэн. За удалгүй 5 дугаар сарын 29-нд нэг өсчин Жени гэдэг нэртэй өсчин цагдаа надад ирж мэдүүлэх гэсэн байна л да. Тэр юу гэж мэдүүлэх гэсэн гэхээр энэ хоёр шведийг би 4-р сарын 7-нд ирж үсээ засуулсныг санаж байна гэсэн. Тэгээд эрэгтэй нь бол үсээ засуулсан, эмэгтэй нь бол үсээ будуулсан гэсэн баг. За
бас нэг мэдээ ирсэн байна. Тэр нь болохоор 4-р сарын 9-нд Крик Роуд гэдэг замын хажууд Дэвид гэдэг хүн орон нутгийн хүн л дээ. Машинаар явж байгаа тэр хоёр Шведийн унж байсан Subaru Universal машиныг замын хажууд байгааг нь олж харсан байна. За ингээ хамгийн сонин нь болохоор ингэж байгаа. Арын шилэн дээр нь for sale гэж бичсэн байсан гэж. Одоо зарах гэж байна гэдэг. Тэгээд цүнх, аппаратны гэр, аппарат бүх юм нь машин дотор байсан. Дээрээс нь ингээд нөгөө машиных нэг хаалганы бариулыг дарангууд онгоож исэн гэж. Тэг хөдөлгүүр нь халуун байсан гэж. Тэнгууд нь энэ ойрхон байгаа юм байна да. Тэгээд эд зүйлээ ямар гамгүй тавьд юм бэ? Шууд одоо эн чинь ингээл хүн авчиж болох нь штэ гэдэг зүйлийг бодоод тэгээд орхиод явсан баг. 4-р сарын 9-нд Темза хотыг дөнгөж одоо юу гадна талаас нь тэр яг тэр Subaru машин бол 4-р сарын 9-нд олдож байгаа. Тэгээд яг энэ машин 4-р сарын 9-нд энд байсан штэ гэдээ ярьжсэн чинь 14-нд болохоор тэр машиныг Окланд хотын төмөр замын зогсоол дээр бас байхыг харсан баг. За ингээд 4-р сарын 14-нд бас яг тийм машинтай 4 эрэгтэй хүнийг цагдаа нар олж байцаасан байдаг. 5-р сарын 31-нд тэр Джон Кэссиди гэдэг бас нэг мөрдөгчөөр толгооруулсан 80 хүний бүрэлдэхүүнтэй баг Окланд хотыг ерөөхдөө самнаж байгаа юм л да. Яг тэр хавийг тэр өсчин байсан газрыг тэгээд төмөр замын буудлыг гээд тэгээд эндээс дахиад нэг сэжвэр гарч ирсэн. Орон нутгийн 2 залуу. За нэрийг нь бол бичээг байна. Тэр орон нутгийн 2 залуу 4-р сарын 9-нд Крик Роуд гэдэг газар алхалтын замаар алхаж агаад эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй тааралцсан байна. За энэ бол өдрийн 15 цаг 10 минут гэж байна. За тэгээд тэрний ярьж байгаа нь ингэсэн байна л да. Эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Эрэгтэй нэг өндөр, хүрэн үстэй, баг зэргийн сахалтай. За бид нарыг тэргээр явж өнгөрөхөд эрэгтэй нь майхангаа барьж таарч исэн. За бидэнтэй ярилцсан. Тэгээд тэр эрэгтэй бол өөрийгөө Оклендээс явж гин гэсэн майхантайгаа их л олон удаа одоо майхныгаа их олон удаа буулгаж барьж исэн. Нэлээд туршлагатай гэдэг нь майхнаа барьж байгаа сурмгаа байдлаас нь бол илт байсан. Нэлээд аяллаа туршлагатай гэмээр ийм эрэгтэй хүн байсан. Тэгээд түүнтэй хамт явж байсан тэрний бүсгүй байсан гэж. Тэр бүсгүй бол нэг 20 орчим насны одоо энэ цайвар шаргаал арьстай эндхийн хүн бол биш гэдэг нь дэндүү тодорхой байсан. Тэр бүсгүй бол ерөөсөө бидэртээ нэг ч үг дуураагүй. Тэгээд ийм өндөр шар устай цэнхэр нүдтэй ийм бүсгүй байсан. Тэгээд баг зэргийн бороо орсон. Тэгээд бид ч тэнд бид нартэй нэлээд ярилцж үзээд ямар ч гэсэн ирсэн замаараа бутсан дээр шүү гэдэг зөвлөгөөг өгсөн. Эмэгтэй тийм ногоон дайшинцтай ерөнхийдөө бол тэгж яриад байгаа юм л да. Тэр эмэгтэй бол нэг тийм байгальд аялахаар хувцлааг байсан гэж яриад байгаа. Тэгээ нэг тийм нэлээд дууга ураасан, чимээгүй тийм байдалтай байсан. Бидэртээ бол нэг ч үг дуураагүй. Тэгээд ямар ч байсан бид нар ингээд орхиод явсан. Тэр барьж исэн майхан нь бол цэнхэрөнгийн майхан байсан гэсэн ийм зүйлийг ярьсан байна. За энэ дээр Грэхэм Мэнинг гэдэг дэлгүүр хийсэн бас гарч ирж байгаа. Яг тэр авийн Темза хотын захын дүүргийн нэг дэлгүүр хийсэн гэж байгаа. Яг энэ хос яг энтхийн хүн биш гэдэг нь мэдэгдэжсэн. Энэ хос бол орж ирээд тэр нөгөө гол руу юу дэлгүүрийн эзнээс тийм зам асуусан байна. Яг энэ гол руу дагуу яаж өксөж явбал болох вэ? Аль зам нь илүү амар вэ гэдэг тийм асуусан. Тэрэнд нь бол би яг замыг хийлж өгөөд явуулсан гэсэн юм мэдээлэл ирсэн болвол 89 оны 6 дугаар сарын 2-нд ахлах сургуулийн сурагч тэр Джейсон Дойл гэдэг залуу болт гэсэн баг юм л да. 4 дугаар сарын дундуур тэр яг тэр алхалтын замаар алхаж яваад байгаад тэр цэнхрэнгийн майхныг нь олж харсан баг. За тэр майхныг нь олж харангутлаа яагаад энд ингээ майхан байдаг вэ гэдээ очисон баг. Тэгээ майханд очингууд юмнууд нь ингээ тийм ундуу сундуу. Тэгээ тэнд нэг юм захиа байсан баг. Нэг зурвас. Тэгээ зурвасан дээр тэгж ütсэн байгаа байхгүй. Чамааг хүлээгээд дудлаа. Ирвэл майхнаа битгий буулгаарай. Надад байгаа бүхэн энэ дотор байгаа шүү. Пет Келли гэдэг нэртэй ийм одоо юу байгаа. Зурвас байсан баг. Тэгээ Пет Келли гэж хэн бэ гэдэг. За тэгээ цагдаа нар бол одоо ингээ Пет Келли гэдэг хүнийг хайж эхэлж байгаа. За ингээд 1989 оны 6 дугаар сарын сүүлээр одоо Hughes бол энэ хэргийг гогцоог тайлж байгаа юм л да. Яасан гэхээр тэр Питер Андерсон гэж Шведийн сэтгүүлч бас энэ дээр ажилласан юм байлаа. Тэгээд тэр сэтгүүлч яг тэргээр явж байхад тэр Хакан Боку гэдэг бас орон нутгийн залуу тэр ихтэй Маури залуу байлаа. Шинэ залууч нь Мауричууд ихтэй шүү дээ. Тэгээд Маури тэр Хакан гэдэг залуу мэдээлэл бас мэдээлэл өгсөн байдаг. 4 дугаар сарын 9-нд Темзад 2 найзын хамтаар аялж байсан би. Тэгэхэд Пет гэдэг нэртэй хүн биднэрт явгаа аялал санал болгоод тэгээд одоо алхалтын замаар авч явахаар тохирсон. Тэгээд яаж тохирсон гэхээр надад өдрийн хөлсийг машины бензиний мөнгөтэй тэгээд буудалд хонох одоо $12 илүү тэрнтэй тийм одоо энэ зардлуудыг өгч юм бол би ингээд та нарыг тийш аваад яваа гэж хэлсэн баг. За ингээд бүгд үн мөсөө тохиролцоод нөгөө залууч найзтайгаа явахаар боллоо. Явсан чинь нөгөө сууж байгаа машин нь болохоор Subaru Universal машин байсан баг. За ингээд
Петиг бол тэгж тодорхойлсон байгаа юм л да. Хакан Бокогийн хувьд бол аялж мэддэг, хошин шогийн мэдрэмжтэй, юу хийж байгааг мэддэг, тийм хүн шиг санагдсан гэдэг. За тэгэнгუут нь Джон Хьюз тэргүүтээ цагдаа нар очоод нөгөө нэг лож дээр одоо Хакан Бокогийн буусан лож дээр очоод одоо юу яасан баг. 4 сарын 9-нд ер нь хин гэдэг нэртэй зочид байсан бэ гэдэг нэрсэн ч их салтыг харж байгаа. За ингээд угаасаа тийш нөө бүртгэн штэ ингээд хүмүүн 30 пассвортыг аваад Canon-доод бүртгээд ингээд яадаг те. Тэр системээр шалгахад бол Pet Kelly гэдэг нэр гарч ирсэн. За тэгсэн чинь цагдаа нар энэ дээр нэг зүйлийг анзаарсан баг. Pet Kelly-гийн нэр нь нэр нь ингээ гараад ирж байгаа. Төрсөн он сар өдөр мөдөр юмнууд нь яг нөгөө өөр нэг нэртэй давхцаад эхэлсэн. Тэр Self Drive in China. Өөрийн машинтайгаа хятад орноор аялах аяллаа бүртгэл эхэллээ. Та өөрийн машинтайгаа 2025 оны 4-р сарын 9-өөс 20-ны хооронд бүгд наримдах хятад ард улсын Аршан, Хорчин хошуу, Тонляо, Хулудао, Чэндо, Бээжин, Шандо зэрэг 9 хотоор аялах боломжийг зөвхөн танд олгож байна. Их юан гүрний туураас орчин үеийн хөгжлийн төв хот хүртэлх нийт 4800 км замыг 11 өдөр 11 шөнийн хугацаанд үргэлжлэх аялалд та бүхнийг урьж байна. Манай аялалд хил нэвтрэх машины зөвшөөрөл, аяллаа даатгал, хятад улсад ашиглах түр дугаар, аяллаа цогц хөтөлбөр, мэрэгжлийн хөтөч, аяллаа эмч, мэрэгжлийн зураглааж, зочид буудал, оройн хоол, хөтөлбөрт багтсан бүх үзүүрийн тасалбаруудыг багтаасан. Аяллаа төлбөр багц 1 машинд 2 аялагч 12 сая 775 мянган төгрөг. Багц 2 машинд 3 аялагч 15 сая төгрөг. Багц 3 машинд 4 аялагч 17 сая 280 мянган төгрөг. Та зөвхөн машин аваад аялалдаа гарахад л бэлтгэхэд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Hero Mongolia Adventure Facebook хуудас болон 9191 64 6 утсаар аваарай. Self Drive in China. Өөрийн машинтайгаа хятад орноор аялаарай. Дэвид Томми Хейл гэдэг нэртэй, Томми Хейлс гэдэг нэртэй давхцаад гараад ирсэн ба. За ингээд энэ хүнийг хайгээд. За наа чи яг нэг хүн болж таарах гэдэг гээд. За ингээд буудлын нисэн жагсаалтыг шүүж үзсэн, утасны дугаар, регистр бүх зүйлийг шүүж үзээ. За энэ хоёр нэг хүн байж магадгүй юм байна гээд ингээд шалгаж үзсэн ба. За Дэвид Томми Хейлсийн хувьд бол 1954 онд төрсөн 12 хүүхэдтэй айлын одоо нэлээд хөрнөрөтгөн айлын хүүхэд болж төрсөн. За гэр бүл нь бол тэр хайдаа газар эзэмшдэг байжгаад яг Дэвидийн хувьд бол багын нэг тийм юу хүүхдээсэн юм бэлээ. Жохон тийм хэрэгт орчих гээд байдаг нэг тийм айлын нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг жохон хил ам татлаад байдаг. Ерөнхийдөө нэг тийм хүүхдээсэн байгаа. За тэгээд эцэг нь бол тэгсэн байгаа. За ер нь чи юм сурахгүй юм байна гэд сургуулиас нь гаргаад барилга дээр ажилласан байгаа. За ингээ 1972 онд мань хүн 19 настай байхдаа 23 настай тайчгч бүсгүйг алаад амьд нь үрээд тэгээ шоронд орсон баг. Тэгээ шоронд орчоод 2 жил болчоод одоо нөө манайхаар бол өршөөлөө хууль юм да тий. Өршөөлөө хуулиар суллагдаад тэгээд Кристина гэдэг бүсгүйтэй танилцаад 2 хүүтэй болсон баг. 1985 онд Тамихири яасан гэхээр 62 настай эмэгтэй гэрт дайрч ороод сохтуу байсан гэж байгаа. Дайрч ороод хүлээд тэгээ дээрэмдсэн баг. Тэгээд бас одоо ял шийтгэл амссан. Дараа нь 86 онд одоо өршөөлөөр бас тагил гарцсан байгаа юм л да. Тэгээ 86 онд дахиж гарч ирээд 47 настай нэг эмэгтэйг хүчирхийлэх гэж оролцсон баг. За гих мэтчлийн ингээд нэг иймэрхүү хэрэгүүд ингээд тариа яваад байсан. За тийм учраас нөгөө энэ хүн чинь цагдаа нүдэнд өртөцсөн байгаа байхгүй. Демихилис яг энэ байна гэдэг. За тэгээд энэ бүх явдлын дараа мань хүн өөрийнхөө нэрийг солиод Pet Kelly гэдэг нэртэй болсон байгаа байхгүй. За ингээд Pet Kelly энэ нэрт ямар нэгэн байдлаар холбоотой болж таарсан. За Pet Kelly гэдэг нэрээр бол энэ хүн баг 3 жил амьдарсан. 1986 онд тийм хэрэгт орооцолтоод тэгээд энэ чинь энэ алга болж байгаа юу чинь 89 он байхгүй. Ингээд 89 оны 5 дугаар сарын 24-нд шведүүдийг эд хайж байх үед бол энэ Демихилис гэдэг энэ хүн бол Оклодын гудамжинд алхаж явах хотод цагдаа нараа таарад барьж авсан баг. За ингээд угаасаа өмнө нэрийг үлдсэн юм чинь мань хүн бол цагдаа нарын нүдэнд бол өртөцсөн байгаа. Гэрт нь авчирхад бол эхнэр нь байсан, Кристина байсан. За тэгээд гэрт нь орсон чинь бүр цагдаа нарын нүдэнд нэг юм бүр онцгой туссан байдаг. Тэр юу вэ гэсэн ногоон өнгөдөг хүрдэг. Тэгсэн чинь тэр ногоон өнгөдөг хүрдэг ямар учиртай юм бэ гэдэг эхнэрээс нь асуусан байна. Тэгсэн чинь Кристина тэгж хариулсан байна. Дэвид энэ хүрдгийг том хүүдээ авсан гэдэг. Тэгсэн чинь сүүлд нь энэ хүрдэг нь Урбан гэдэг швед залуугийн хүрдэг байгаа байхгүй. За энэ хүрдгийг хаанаас олсон бэ гэж. За ингээд асуултууд араараасаа гарсан.
За тэгээ Кристинаас байцаалд авсан л да нөхрийнхөө тухай ярих гэсэн. Тэгээ нөхрийнхөө тухай ярихад ийж байгаа юм бол нөхөр нь бол яг нь бол аюу зөөлөн сэтгэлтэй идэг гэж ярьж байгаа. Арх ухаар би энэ хүнээс айлуулах холхон байхыг хичээдэг. Яг бол арх ухаан бол энэ хүн шал өөр хүн болдог гэдэг. Тэгээ өөр зүхтаага авчдаг гэж байгаа. Тэгэхээр ер нь нилийн бас ааш ариш нилийн тийм хэцүү нөхөр байж таах гэдэг. За ингээд нөгөө гадна үүднээс нөгөө юу машиныг нь олж байгаа. За тэгээ энэ машиныхын талаар асуухад бол тэгж яасан байгаа юм л да. 4-р сарын 10-нд гэж байгаа. Демихелис Дэвид бол юу яасан бэ? Дэвид гээ явчих. Кросс клинк хүртэл явган явахаар тийм төлөвлөж ирсэн ба. За нэг ямар ч алхахыг. Тэгээд алхаж байгаа замдаа тэр Subaru загварын машин зогсож байгааг харсан ба. Нөгөө хоёр шведийн машин байхгүй. Тэгээд хөдөлгүүр нь бүлээн байхыг хараад тэгээ эзэд нь энд ирээд удаагүй байгаа ах гэдэг нөгөө хөдөлгүүрийг барьж үзэж мэдээ. За энэ бол зогсоод нэг удаагүй юм байна гэд. Тэгээд хаалганыхан байруулын дараа онгойлгоход машин онгойсон. Дотор нь тэгэл нөгөө ап зургийн аппарат бүх юм байгаа шүү дээ, тий. Үүргэвч бүх юм байна. За тэгэнгუут нь тэр машины шууд нөгөө юугаар холбоод төлхөр нахмын ч холбоод асаагаад явцсан баг. Тэгээ онготой машин сэрийн газар очиж төлхөр энэ машин таарах төлхөр хийгээдэг гэж. Төлхөрийг хувлаад ингээд гараа шидсэн. Арын ачаанд нь одоо хамаг юм чихэж аваад явсан баг. За дараа нь тэр санхууст гэдэг лож дээр очиод Пет Келли гэдэг нэрээр бүртгүүлсэн нөгөө нэг амралтын газар байхгүй. Тэгээд тэнд байсан нэг Канад, нэг Швед, нэг Швейцар эмэгтэйчүүд яг хуу бид нэг ингээд энэгээр аялчаад явган аялал майл хийгээгүй гэдэг айгүй ингээд нөгөө гомдлоод хаан. За би тэгвэл явган аялал санал болгоё гэдэг. Ингээд явган аялал саналуу тэр гуравт ямарч үйлчилсэн баг. За тэгээд яг энэ гуравтаа ингээд аялж байхдаа тэр нэг Швед эмэгтэй нь бол Окленд орох ёстой гэж тэгжсэн. Тэнгуут нь би бас Окленд орно штэ чамайг хүргээд өгье гэдэг. Тэгээ хүргэж өгсөн баг юм л да. Тэгээд 4-р сарын 13-нд даваа гарагт бол тэр бүсгүйг буулгаж өгөөд Оклендын галт тэрэгний буудлын ойролцоо машина үлдээсэн баг. Тэгсэн 13-нд машина үлдээд 14-нд тэр машиныг харж байгаа шүү дээ хүмүүс Оклендын галт тэрэгний буудлын дээр харж байгаа шүү дээ. За ингээд ард нь байсан тэр зургийн аппарат бас бус одоо тэр элдв шалдав зүйлсийг бол $100 зарцсан баг. За энэ бол Дэвид Есүс хувьд. Тэгтээ цагдаа нар бол энийг ухаж эхэлсэн л дээ. За энэ бол ерөнхийдөө цагдаа нар шууд сэрдсэн. Чи бол хулгай магадгүй аллахын хэрэгс сэжиглэгдэж байгаа шүү. Ингээд 6 дугаар сарын дундуур тэр Джон Хьюз болон бусад цагдаа нар энэ хэргийн сэжүүрийг хайхаар эрдлийн ажиллагааны тухайд нэлээд идэвхтэй явж исэн. Тэр 4 сарын 9-нд таарсан гэх хүнийг байцаалтан дээр дуудсан баг. За тэгээд нөгөө ууланд таарсан тэ нөгөө явган аялын таарсан Хакан Бокуг бүгдийг дуудсан. За энэ хүмүүсийг дуудаж за энэ хүнийг хараад ав. Энэ нөгөө уулан дээр таарсан хүн чинь мөн байна уу гэхэд мөн байна гэсэн бүгдээр. Энэ яг харсан хүн байна юм. Тэгээд хин Дэвид ч өөрөө яг тийм бэлдээ буржуурстэй. Тэгээд гэхдээ энэ дээр цагдаа нар их боломжтой хандсан л. Яг тэгэхээр нөгөө мэдүүлэг авч байх үе зарим хүмүүс чинь нөгөө юмаа буруу сан, зөв санана тэгээд зарим юмыг зохиож ярина хүмүүс ч бас хэцүү шүү дээ. Тэгээд андуурах тохиолдол байна. Тийм учраас одоо энэ байдлаас болоод гимгүүн ял үүрэх шоронд орох юм тохиолдлууд бас нэлээд гарч ирсэн байна л да. За тэгээд ямар ч байсан энэ Дэвидийг бол хоёр хүний одоо хүн амны хэрэгт бол шизгэлсэн баг. За ингээд эрдлийн ажиллагаа бол яваалгаа шүү дээ. За 7 дугаар сарын 29-нд Грэм Пирс гэх сайн дураар тэр эрдлийн ажиллагаанд нэгдсэн нэг хүн явган алхалтын замын хажуугаас 3 м зайтай гэж байгаа. Цэвэрхэн ямбайлж тавьсан тийм цэнхэр өнгөтэй тийм курт олсон байгаа. Яг ингээд нөгөө куртхий чи ингээд ивхэд цүнхэнд хийдэг штэ тий. Яг ингээд цүнхнээс нь гаргаад тавьсан юм шиг тийм байдалтай болсон гэж байгаа байхгүй. Яагаад тэндээс тийм куртэг олдвоо? Дэвид гаргаж тавьсан уу? Энийг Хайди өөрөө хийсэн үү? Магадгүй Дэвидтэй хамт ингээд ослогдоод ч юм ингэж явж байхдаа ингээд одоо зүгээр бизнес гэж хэлээд зориуд ингээд хүмүүстэй араас нь хайх тэр хүмүүс одоо сэжүүр болохгүй тавьж үлдсэн үү гэдэг нь бол асуулт тавир үлдсэн л дээ. Ингээд 1989 оны 12 дугаар сард бол Рэндл Коршиш гэдэг хүн бол тэр хайд байх нэг амбарыг олсон баг. Тэгээ тэр амбарыг олоод сонирхоод үзэл тэндээс нөө цэнхэр өнгө майхан гараад ирсэн. Тэгээ буланд нь бол тийм Шведэд үйлдвэрлэгдсэн одоо Made in Sweden те Шведэд үйлдвэрлэгдсэн Tisland брэнд гэдэг тодорхой болсон. Энэ нөгөө хоёр Шведийн майхан баггүй. Гэхдээ хамгийн сонин нь юу энэ амбарыг бол 6 сард дараа нь 7 дугаар сард нэгжиж үзэхэд тэндээс юу ч гарч ирээгүй. Тэгэхээр сүүлд нь хин нэгэн энэ майхныг аваачиж тэнд нуух гэж оролцсон. Гэхдээ хин бэ гэдгийг сонирн баг. Яа тэгэхээр тэр үед Дэвид чинь барьцаанд юу байсаалтанд байсан байхгүй. Баригдчихсан байсан. За майхан шалгаж үзэхэд бас нэг юм гарч ирсэн. Үүдийн хэсэг дээр ингээ гадна талаас нь хутгаар ингээ сийчж орсон гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр хин нэгэн одоо магадгүй унтчихсан ч юм уу те майхны гадна талаас нь халдсан болж таарах гэдэг. За энэ хэрэг ингээ явсараад 1990 оны 10 сард бол шүүх ажиллагаа эхэлж байгаамаа. Тэгэд энэ мөрдөнд сууж байхад нь Дэвид бол тэгсэн байгаа юм л 3 хүнийг ингээд оруулаад
ч бас нэг хоригдол ч ингээд оруулчихсан юм байна шүү дээ. Оруулаад нөгөө жишээ байцаалтын үед чинь ингээд би тийм хэрэг хийгээгүй гэх юм л да. Дэвид Михелис бол тэнгууд нь ингээд ямар арга хэрэгэлсэн гэхээр яг нэг шоронгоос хүмүүс авчиж юунд оруулаад тэгээд чинь ингээд хоорондоо тамхи татангаач гэдэг юм уу ингээд нэг ярьдгийм байна л да. Тэгтээ ингээд ярихдаа тэр 3 ингээд ээлжлээдээ Дэвидтэй ярилцуулж үтсэн ба. Тэгэхээр тэр 3 хүн юу гэж мэдгдсэн гэхээр нэгэнд нь бол тэгж хэлсэн гэж байгаа. Хамгийн ихнийхт нь бол би нэргийг хийцэн юм уу? Цагдаа нар угаасаа юу тэр цогц могц нь бол олохгүй хоо гэдэг ингэсэн ба. За тэгэнгუут нь 2 3 дахь хүн гэхдээ эхний 2 хүний мэдээлэл 3 дахь хүний мэдээлэл ингээд 2 өөр мэдээлэл байна. Нэг нь болохоор би тэр цогцуудыг ойд хайчихсан гэдэг нэг нөгөө хоёртой хэлэхэд нэгэнд нь болохоор усанд хийцэн маа би одоо тэр цагдаа нар бол тэрийг хийцээж болохгүй гэдэг тийм хэлсэн ба. За тэр хоёрыг алчаад заваар цогцын зөөж явахдаа тэр зав маа хулгаасан гэдэг бас нэг баахан юм ярьсан ба. За ямар ч байсан энэ бүхнээс нь үндэслээд Михелисийг бол буруутай тооцож бүх насаар нь хорихол өгсөн ба. Харин Дэвид бол өөрөө буруугүй гэдэг байгаа шүү дээ. Ингээд 1991 оны 10 дугаар сар Темзагаас 70 км зайтай нэг 2 залуу гахаанд явж исэн юм шиг. Гахаанд явж агаад нилээн хүн очиход хэцүү газар гэж байгаа. Тэр чинь баг явган алхаж очин. Гэхдээ тэр тийшээ очихын тулд 5 км ингээд замаас гарч бүр нилээн алхах гэж байгаа юм. Модон дотор нилээн алхаж агаад очих тийм газар яхав. Тэр хоёр ингээд гахаан хийж явж агаад хүний юм үлдэгдэл яс болсон баг. Хүмүүрийн зөвлөх харилцан идэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол. Зарим нь өрсөлдөгчөө ялахыг. Нэгдмэл байхыг. Мөрөөдөлдөө хүрэхийг. Өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зөвлөх юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Тэр нэг гоё газар байсан гэж байгаа юм. Хүрхрээ бүр айгүй үзэсгэлэнтэй юм газар байсан гэж. Иргэн тойронд аймаа болсон тийм айгүй том хүрхрээ бууж ирдэг. Тэгээд тэнд олоод мэдээж дуудлага өгөөд ирээд за тэгээ цагдаа нар ирээд үзэхэд бол тэр модон дотор тэр цогц болцсон ба. За тэр цогцсныг Урбан гэдгийг таньсан. Яаж таньсан бэ гэхээр бөгж байсан. Миний түрүүний эхэндээ ярьсан хайдыг нэртэй бөгж. Одоо энэ ч бөгжөө солилцсон шүү дээ. Тэгээд нөгөө эрэгтэй нь бөгж авахдаа эмэгтэйгийнхаа нэрийг одоо ингээ бөгжнийхөө дотор татал ингээ сийлүүлсэн. Нөгөөх нь бол эрэгтэйгийнхаа нэрийг сийлүүлсэн. Тэгээд Хайди Пакнон гэдэг нэртэй одоо ингээ сийлсэн бөгж хажуу талаас нь олцсон. За энэ бол яг хэм байна. Урбан байна гэдэг. За энэ дээр нөгөө 3 дахь мэдүүлэгчийг байцааж байгаа юм л да. Энэ 8 сарын тэнцэн бүр ингээд явсаар гоод 1995 оны 8 дугаар сарын 25 болж байгаа. Тэгээд тэр хүн болохоор Дэвид надаа цогцыг нь усанд хийцэн гэж хэлсэн гэж мэдүүлэг өгсөн байгаа байхгүй. Тэгсэн чинь усанд биш модон дотроос олцсон байна. За тэгэнгუთ нөгөө нэг байцаач гисэн. За чи яагаад ингээ худал мэдүүлэг үү? Ямар учиртай вэ? За энэ дээр нөгөө Сандерсон гэдэг сэтгүүлч бас ярьж ажилласан. Энэ нэг цагдаагийн газар чинь бас тусдаа сэтгүүлчтэй. Тэгэхэд бол тэр хүн тэгж хэлсэн байна. Надад $100,000 нэг хүн санал болгосон. Тэгээ хин гэдгийг хэлээгүй. Тод өөрөө ч сайн мэдэхгүй. Тэгээ авахгүй гэхэд нь бусад хүмүүсээр дамжуулж одоо занал хийлээд одоо эрх чөлөөтэй байгааг ар гэрийнхэн чинь янз бүрийн тохиолдол шүү, чамд ч гэсэн янз бүрийн тохиолдол шүү гэж санал болгоод ингэсэн учраас би яалтчгүй худал мэдүүлэг өгсөн юм аа гэсэн баг. За тэгээ эндээ их харамсаж байна гэсэн баг. За ер нь бол сүүлд нь байцаалтаар тэр 3 дахь мэдүүлэгчд Роберт гэдэг залуу л да. Робертд бол ямар ч тийм юм яриаггүй байхгүй. Мань хүн бол өөрөө тэ зохиогоод ярьсан, энэ шахалтаар тэгээ ярьсан тий. Тэгээ Джон Хьюз гэсэн тэрний сонсчод тэр байцаалт өгч байхад нь сонсчод нөгөө мэдүүлэг хэлж байхад нь сонссон юм билээ. Сонсчод наа чин зүгээр орсоор бол нөө чүш гэдэг шүү дээ. Шал удлаа яриа гэдэг. За энэ хэрэг дээр нэг юм Шинзландад нэг юм алдартай хэрэг гарсан юм билээ. Харви болон Жанет Хьюгийн хэрэг гэдэг 1970 онд гарсан хэрэг л дээ. Артур Аллен Томас гэдэг залуу энэ хэрэгт буруутгагдаад тэгээд өөрөө бол буруугүй гэдэг байгаа шүү дээ. Тэнгуут нь тэрний эсрэг яг олон мэдүүлгүүд ирж. Тэгээд шууд яасан баг гин буруутай тооцогдоод 10 жил шоронд суусан юм гарсан баг. За тэгээд энэ гимгүү үнийг шоронд хийсэн байгаа байхгүй. Яагаад тэрийг тэгсэн гэхээр энэ хэргийг дахиж сөхсөн баг. Дахиж сөхөөд буруугүй гэдгийг тогтоосон. Яагаад буруугүй гэдгийг тогтоосон гэхээр яг тэр хэрэг дээр нь ажиллаж исэн цагдаа нар
хэргийн газар өөртөө бахан хонгойнууд авиж тавиад тэг ингээ буудсан байна мэн гэд ингээд нөгөө бүр ингээд амар болгож хаад ингээд юу асан баг. Буруутгсан байт юм байлаа. Тэгэхээр энэ хэрэг давтагдаж болохгүй шүү гэж үзсэн учраас Джон Хьюз бол нэлээд болгоомжтой ажиллаж байсан баг юм л да. За Дэвид чинь бүх насаар хойрхол авцсан. Гэхдээ 10 жилийн дараа шүүхэд дав заалтах хэрэгтэйгээр ялаа авч байгаа. Яаж шоронд орж байгаа. Тэгвэл шоронд байх хугацаанд энэ 20 жил шоронд хоригдож байгаа байхгүй. Тэгээд энэ хугацаанд бол 14 удаа одоо нөгөө буруугүй гэдгийг албан бичгээр өөрөө ингэ яг шоронгоос мэдгдсэн. Тэгээд урбаны цогцол олдсон хайдын цогцол ерөөсөө олдог хаана байгаа мэддэг байна. Ингээд Дэвидийг 2010 оны 11 сарын 15-нд суулсан. Тэгээд гарч ирснийхаа дараа энэ хэргийг иргэн хараач гэж Дэвид хүссэн. Би ингээ буруугүй гэдэг. Тэгээд Дэвидийн хувьд бол шоронгоос гарсныхаа дараа бол Мауричуудын хил сурсан, сайн дурын ажил нэлээ их болсон. Мэдээж архинаас гарсан, ерөөсөө эргэлхээ болсон. Тэгээд 2018 онд нөгөө худал мэдүүлэг өгсөн Роберт Харрис гэдэг залуу. Роберт Харрисыг дээр бол хариуцлага тогсон баг юм л да. Худал мэдүүлэг өгч энэ хэргийг одоо буруу тийш нэргүүлсэн гэдэг үндслээр. За энэ дээр бол яг бидний их сурвалжаа болгож авсан Архив X гэдэг орос хэл дээрх одоо подкаст мөн одоо Polidori гэдэг энэ хоёр дээр бас ярьж байгаа нь юу гэхээр яг хэд хэдэн асуудлуудыг дэвшүүлсэн байгаа. Тэр надад их сонирхолтой санагдсан байна. За нэгдүгээр хэрвээ Дэвид алгыг үйлдсэн бол яагаад машиныг нь унаад өөр хүмүүстэй харьцаад хөргөж өгч бас аваад ийсэн юм бэ? Хэрвээ алгыг үйлдсэн бол хамгийн түрүүнд нуугдмаар юм. Энэ хүн юусоо тгийг байна. Энэ нэг сонирхолтой юм гэж. За хоёрдугаар Хайди 4 сарын 8-нд Темзагийн тэнд байсан гэж үзье гэж нэг өсч харсан гэдэг байгаа шүү дээ. Өмнөх өдөр нь үсээ засуулсан. Хэрвээ Дэвид тэр хоёр шведтэй танилцаад магадгүй үүсэлгээ санал болгосон байх. Тэгээд ойроо авч ороод тэр хоёрыг бодиг хөдөлсөн байж магадгүй. Тэгвэл хэрвээ энэ хүн аллаа үйлдсэн бол хуцаа өнөр хамаг юмас солих ёстой. Ер нь энэ бол түгээмэл байдаг. Яагаад ийм зүйл болсонгүй вэ? Магадгүй энэ хүн ч юусаа алаагүй юм биш үү гэдэг. За ийм асуултыг гаргаж тавьсан байна. Тэгээд тэр Дэвидтэй таарсан одоо нэг орон нутгийн хүн гэдэг байгаа шүү дээ. Ингээд тэр Хакан Боко гэдэг хүн одоо ингээд эмэгтэй байсан. Тэр эмэгтэй юусаа дуурахгүй суугаад байсан гэдэг. Тэгээд Дэвид сүлд нэг юм зөвшөөрсөн л дээ. Өөрөө гэр бүлээс гадуур нэг даан эмэгтэйтэй бол одоо харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр нь тэгээд яг тэр эмэгтэйтэйгээ явж таарч исэн юм шиг байна. Тэгээд даан швед хоёр ч айгүй адилхан шүү дээ хүмүүс нь. Гарлавсан нэгтэй болохоор. За энэ дээр бас нэг сэжвэр гарч ирж байгаа нь Анна болон Питер Новис гэдэг хоёр хүн бол нэг эдлэн газартаа. Тэгээд жуурчдаг бол майхантайгаа эдлэн газар дээр буухыг зөвшөөрдөг гэсэн юм шиг байна. Тодорхой хэмжээний мөнгө авдаг. Тэгээд 4 сарын 8-нд тэр хоёр швед хос ирсэн гэж байгаа байхгүй. Тэдний газар ирээд тэгээд 4 сарын 9-ний биш 4 сарын 7-ны орой ирээд 4 сарын 9-ний өглөөний бүтэнсэ өдөр гараад явсан. Ингээд тэндээс явсан гэдэг. За энэ сэдвээр нэг Шведийн тэр нэг судлаач ном бичсэн байт юм аа. 2012 онд бичсэн ном. За тэн дээр бол ийм юм бичсэн ба. 28 настай Жорж Фолли гэдэг орон нутгийн залуу. За тэр бол хинтээ амар адилхан. Дэвид Демихелистэй амар адилхан юм сахалтай. Тийм өтгөөстэй. Холоос харах юм бол хамаатнууд гэж хэлмээр. Тэр хүн 2028 настай тэр хүн юу яасан ба? 1989 онд сэтгэл мэдрэлийн эмнэлгээс оргосон ба. Оргонгуудаа нэг сүм шатаах гэж үзээд католик сүмтэй тэр нь бүтлгүүтээд тэр нь бүтлгүүтүүдээ ойроо гараа шийдсэн баг. Яг нөгөө хоёрын аялжээс ойроо гараа шийдсэн баг. Тэгээд Жорж Фолигийн хувьд бол юу яасан баг юм л да. Ээж дээр ирээд би хоёр хүн алчлаа гэд хэлсэн баг. Тэгээд ээж нь эхлээд нөгөө одоо манайхаар нөгөө өвчин хөдлөөд ингээд тоохгүй байсан чинь бүр ингээд айгүй сериосны бүр ингээд айгүй нухацтай яриа би ингээд хоёр хүн алчлаа би одоо яах вэ? Тэнгуут нь ээж нь сандраад цагдаад мэдгдсэн баг. Тэгсэн чинь хамгийн харамсалтай нь яг нөгөө яасан баг юм л та. Тэр Билл гээд найз нас гэсэн баг. За энэ Жорж айгүй сонирн, Жорж Фолли айгүй сонирн байна. Энэ яагаад байгаа юм бэ гэсэн чинь найзтай бас хэлсэн. Би ингээ хоёр хүн алчлаа гэдэг. Тэгээд нөгөө Демихелистэй ч адилхан юм. Демихелис ч яаж яхад машин хулгайлж таарах юм. Тэгжид л нөгөө юу ээж нь цагдаад мэдгдээд за тэгээд юу яасан бэ? Хамгийн сонин нь цагдаа нар яг нөгөө Дэвид Демихелисийг барьчихсан хэд үзчихсэн бол тэрэ ээжийнх нь мэдүүлэг ерөөс тоогүй гэдэг. Наач угаас сэтгэл мэдрэл өвчтөө хүүхдний юм байна зүгээр орхих гэдэг.
Тэгээд нөгөө нөхрийг бариад явцсан. Тэр номын зохиогч бол тэгээд байгаа юм да. Яг энэ хэргийг хийсэн хүн бол Жорж Фоли. Дэвид Демихелс биш. Дэвид Демихелс бол яг буруу газараа буруу цагтаа байж таарсан. Ингээд одоо урд нь ч одоо баахан хэрэг төвөг тарьчихсан байсан учраас энэ хүн дээр бол одоо ерөөдөө ингээд юм буусан. За яг энэ хайж ах үед нь одоо энэ хоёр шведийг хайж ах үедтэй. Яг 4 сарын 7 яг тэр үед юу яасан баа. Тэр Johnny болон Mary Heaven гэдэг эхнэр нөхөр хоёр. Тэнд нэг байшин та. Тэр хоёр хоёр швед эмэгтэй залуу хоёр хүнтэй таарсан гэж байгаа. Тэгээд тэр өдөр нь бол бороо орж исэн. Тэр 4 сарын 7-8 хавцаа юм шиг байна. Тэгээд яг хамт майхан бариад нэг дор байрлах талаараа санал болгосон байна. За тэгээд орой хамтдаа хоол идсэн байна. Харилцаа бол янзын сайхан ерөөс асуудал үүсэв. Тэгээд маргааш тэр хоёр цаашаа явсан гэж байгаа. За тэгээд сүүлд нь яг яагаад тэр хоёр мэдүүлэг өгсөн гэхлээр нөө 5 дугаар сар чинь алга болсон гэж зар тарангууд 82 гэдгийгсэн байна. За тэгээд яг Хайдыг ид хайж явах үед нь Johnny болон Mary нар бол Хайдыг өөр эрэгтэй хүнтэй хамт байхыг харсан гэдэг байна. Урбантай биш, өөр эмэгтэй хүнтэй. Тэгээд эмэгтэй нь бол их юм байсан. Хайдыг үед бол нэг тийм байсан гэдэг байна. Ингээд амар хүнд цүнх хүрсэн. Тэгээд нэг айгу доромчхан ингээд. Одоо яг нөө түүртэд байгаа нь мэддэгтэй л те. Тэгсэн чинь цаана нөгөө эрэгтэй нь ингээд уурлал нэг юм яриад л ингээд яг ойлгохдохгүй хэлээр яриадсэн гэдэг байна. Ямар ч юм ингээд бухимдал бол байна гэдэг. Тэгээд би туслах уу гэд нөгөө нөхөр нь очиод туслах гэсэн чинь нөгөө Хайд ингээд харсан чинь нөгөө залуу одоо Хайдтай хамт явжсэн. Наатхандаа битээ ойрт, наатхандаа битээ үргээ. Тэгээд айлын хурдан дагаад яваач гэд. Тэгээд тэр эмэгтэй ингээд тэр залууг дагаад ингээд айгүй хүнд цүнхүүрээд ойроо орсон гэд. Тэгээд яг ингээд тухайн үед бас энийг бас мэдүүлж ирсэн байлаа. Гэхдээ энийг бас цагдаа нар нь юусоо тоож авч үлдсээгүү. Ингээд бол яасан баг. 2017 онд Bushman гаралтай Alan Ford гэдэг залуу яг тэр нөгөө Хайди болон Урбан нарын тэр алхаж ийсэн байх тэр магадлал өндөртэй газараас эмэгтэй хүний юм жижигхэн юм өрөвч олсон баг. Тэгээд тэрийг үзсэн чинь дотор хувцс эд хэрэглэл тэгээд нэг ойр зур юм байсан гэж байгаа. За энийг тэгээд яг нөгөө эн чинь нөгөө хиний цогцолцсон газаас 15 км зайтай гэж байгаа байхгүй. Урбаны цогцолцсон газаас 15 км зайтай байсан гэж байгаа. За энэ Хайдыг хувцсууж магадгүй гэх энэ хэрэг чинь яг энэ хэрэг бол бүрэг айгүй өндрийг авсан байхгүй Оклендд. Тэгээ очиод үзсэн чинь цагдаа нар тэрийг эд мөрийн баримт гэж үзээд яг ингээд нөө ийм моллоо гэдээ өгсөн чинь Темсагийн цагдаа нар 2 сар хадгалж агаад тэгээд шатаацсан баг. Устгацсан. Тэгээд магадгүй тэрийг задлаа судалж үзсэн бол энэ хэргийн зангилааг бол тайлж болох байсан. Гэхдээ бол тийм зүйл болоогүй. Яг өдөө хүртэл чухам одоо хин тэр хоёр одоо хүний аминд төрсөн юм бэ. За магадгүй Урбан бол өгсөн тодорхой болсон байгаа. Хайди одоо хаана байна вэ? Хайди одоо амьд өгсөн үү гэдэг нь бол одоо болтол тодорхойгүй. Энэ бол Окленд хотыг ер нь нэлээд савлуулсан. Нэлээд одоо Окленд хотын тэнгэрт бараа хуруулсан ийм одоо айхтар хэрэг болсон байна. Тэгэхээр та бүхэн комент хэсэгт бичээрэй. Хайди Урбан хоёртыг юу тохиолдсон бэ? Магадгүй Хайди өөр хүнийг дагаад явсан уу? Эсвэл өөр тэр үнэхээр тэр Жорж Фоли гэдэг хүн энэ ямар нэгэн байдлаар холбоотой. Эсвэл Дэвид Демихелс ямар нэг юм нуугаад байна уу? Эсвэл энэ зүгээр л азгүй тохиолдол, золгүй тохиолдол байсан уу гэдгийг та бүхэн комент хэсгээр бичээрэй. За ингээд Free Podcast-ийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Self Drive in China. Өөрийн машинтайгаа хятад орноор аялах аяллаа бүртгэл эхэллээ. Та өөрийн машинтайгаа 2025 оны 4-р сарын 9-өөс 20-ны хооронд бүгд найрамдах хятад ард улсын Аршан, Хорчин хошуу, Тонляо, Хулудао, Чэндо, Бээжин, Шанду зэрэг 9 хотоор аялах боломжийг зөвхөн танд олгож байна. Их юан гүрний туураас орчин үеийн хөгжлийн төв хот хүртэлх нийт 4800 км замыг 11 өдөр 11 шөнийн хугацаанд үргэлжлэх аялалд та бүхнийг урьж байна. Манай аялалд хил нэвтрэх машины зөвшөөрөл, аяллаа даатгал, хятад улсад ашиглах түр дугаар, аяллаа цогц хөтөлбөр, мэрэгжлийн хөтөч, аяллаа эмч, мэрэгжлийн зураглааж, зочид буудал, оройн хоол, хөтөлбөрт багтсан бүх үзүүрийн тасалбаруудыг багтаасан. Аяллаа төлбөр багтс 1 машинд 2 аялагч 12 сая 775 мянган төгрөг. Багтс 2 машинд 3 аялагч 15 сая төгрөг. Багц 3 машинд 4 аялагч 17 сая 280 мянган төгрөг. Та зөвхөн машин аваад аялалдаа гарахтал бэлтгэхэд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Hero Mongolia Adventure Facebook хуудас болон 91 94 6 утсаар аваарай. Self Drive in China.
Өөрийн машинтайгаа хятад орноор аялаарай.